бид гурав өнөөдрийн хамгийн чухал өдөр болох Токпаки дотор орж ирээд явж байна. Тэгээ энэ бол өнөөдрийн үзэх хамгийн чухал өдрүүдийн нэг байгаа энэ байна. Анх бол яг энэ зэгийг бол нөгөө Агва 100 киноноос бол мэдэж авчихсан. Тэгээд бүгдийг бол хойд айгүй сонирхож ирсэн. Тэгээ одоо ямар ч гэсэн өнөөдрийн хамгийн чухал газруудын нэг хамгийн сүүлийн өдрөө үзэж байгаа. Тэр хамтдаа орцгоо. За гаднаасаа ингэж харагдж байна. Манай хоёр ингэ тикет авах гээд зогсож байна. Одоо энэ дотор чинь гэрээ мэрэн байгаа гэсэн үг байна. За энэ бол алдартай Агва 100 кинон дээр гардаг Грэмми үүдний хэсэг байна. За энэ бол тикет хэсэг байна. За тикет авчлаа. Монгол мөнгөөр 240 мянган төгрөг байдаг юм байна. За ингээд бид гурвын Стамбулд өнгөрөөж байгаа аялал маань маш амжилттай үргэлжилсээр өнөөдөр сүүлийн өдрөө бид гурав Токпаки руу орж ирж үзэж сонирхож байна. Тэгээ хамгийн гоё сонирхолтой зүйлээ хамгийн сүүлийн өдрөө үзэхээр төлөвлөсөн байсан. Ингээд төлөвлөсөн ёсоор бид гурав Токпаки дотор орж ирлээ. Кинонд ч ороод ирлээ. Бачтэр гоё юм. Ага нарыг явдаг байсан газар биш үү? Яг тийм шүү дээ. Яг хааны явдаг. Тийм. Эсвэл ч амьдрал байсан. Галтайгаа шүү дээ. Угаалгын газар. Хөгжмийн сургалтад явуулдаг байсан газар юм шүү дээ. Сайхан.
За энэ бүр хамгийн алдартай хэсэг. За энэ хэсэг бол аваад зуны хамгийн алдартай хэсэг. Яг энэ дээр энэ хэсэгт миний зааж байгаа энэ хэсэг бол Хюррем Султан одоо өөрийгөө хатан болгож болсон гэдгээ тунхаглаж энэ дээр бол гарч ирсэн гэдэг юм аа. За тэгээ энд бол нөгөө шинээр ирсэн шивгчд тэгээ эмгтэй шивгчд энэ төр бол энэ бэлдээд гарч ирээд бүжгэлдэг хэсэг байна. За миний энэ дээр Хюррем гэжсэн байна. За бид гурав тэндээс орж ирсэн. За энэ хэсэг болохоор тухайн үеийн болоод байдаг байсан өрөө байна. За Токпаки Палас буюу Токпаки ордон бол Османы султануудын ордон байгаа. Тэгээд энэхүү ордон бол Стамбул хотын хамгийн алдартай ийм түүхэн чухал ордон байгаа. Тэгээд ер нь бол сүүлийн үед бол Турк гээл тэгэхээр монголчууд бол Авгаа зуун гэх киногаар нь бол нэлээд сайн мэддэг болсон. Тэгээд миний хувьд ч гэсэн яг энэ Авгаа зуун гэх киног үзээд ер нь Туркийг нэлээд их сонирхож Туркид очивол яг энэ ордонд нь орж үзэндээ гэж аягүй их боддог байлаа. Тэгээд яг энэ бодлоо биелүүлээ Туркид ирээд үзээ сонирхоод явж байгаадаа бол маш их баяртай байна. За Токпаки Палас нь болохоор Стамбул хотын Султан Ахмед дүүрэгт байрлалт юм байлээ. Тэгээд Отоман эзэнт гүрний султануудын үндсэн ордон байсан түүхэн цогцлбор газар гэдгээрээ маш алдартай ийм ордон байна. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж энэхүү газрыг үзэж сонирхдог. Тэгээд Турк улсын иргэд бол өөрсдөө Монгол мөнгөөр нэг 40,000 төгрөгөөр бол орж исэн. За харин жуулчид бол 240,000 төгрөгөөр бол тасалбараа аваад орж үзэх боломжтой ийм ордон байна. Тэгээд ордон руу ороход бол яг Авгаа зуун кино дотор л орж байгаа юм шиг яг тэр киног үзэж байгаа юм шиг тэр киног нөгөө бүх бүлгийг үзсэн. Тийм болохоор бүх ангийн бүх бүлгийг үзсэн болохоор яг нөгөө
киног үзчихсэн түүхийн ерөнхийдөө судалсан ч юм уу тийм хүмүүст бол айгүй сонирхолтой ийм ордон байлаа. Үргэлжлүүлээд хэдүүлээ Хуррем Султаны дууг сонсоод ордноор хамтдаа айлцгаая. За 1459-өөс 1465 онуудад бол энэхүү ордон маань баригдсан байна. Тэгээд Османыг эзэлж авсны дараа бол султануудын засгийн төвөг за мөн гэр орон нь энд бол байрлаж исэн юм байна. Үйл ажиллагааны хувьд болохоор 1924 оноос хойш бол музей болгож ашиглаж ирсэн байна. Тэгээд ордны цогцлбор нь бол олон хашаа, за тэгээд олон тооны танхимтай, за тэгээд маш олон гайхамшигтай ийм том сүрлэг, мод, за тэгээд цэцэрлэгт хүрээлэнгүүд гээд ийм одоо гайхамшигтай зүйлүүд бол нүдээр харахад бол айгүй харагдчихсан. Османы үеийн хаан, за тэгээд хүүгүүдийн гэр, за тэгээ засаг захиргааных нь өрөөнүүд, эмэгтэйчүүдийнх нь хэсэг зэрэг одоо харах боломжтой. Энэ ордон дотор бол үзэж харах зүйл маш ихтэй санагдсан. За зарим нэгэн үнэт зүйл, гар бичмэл, хувцснууд нь, за тэгээ зэвсэг, зэрэг одоо үзмрүүд бол энд олон тоогоор бол нэлээ их харагдчихсан. Тэгээ бүтэн нэг өдөр бол яг энэ Токпаки паласыг үзэхэд бол зарцуулагтахаар ингэж санагдаж байлаа. Тэгээд Токпаки ордон нь болохоор ЮНЕСКОгийн дэлхийн өвийн нэг хэсэг гэж явдаг юм байна. Стамбулын түүхэн төвд очиход бол заавал үзэх газруудын нэгд зайлшгүй ордог ийм гайхамшигтай газар бид гурав заавал үзгээд ирцэн явж байна. Токпаки ордон бол зүгээр нэг ордон бол байгаагүй. Османы эзэнт гүрний одоо төрийн захиргааны төв газар байсан. Заал тэгээд султануудын мэдээж гэр орон байрладаг байсан. Төрийн зөвлөл буюу одоо хурал энд болдог байлаа. Шашны чухал үнэт зүйлсийг одоо хадгалагддаг ариун сан бас энд байсан. Яг тэр хадгалагддаг байсан газраар нь бид гурав бас орсон байгаа. За Токпаки палас дотор бол маш олон онцгой үнэт зүйлсүүд бол хадгалагдаж байгаа. Тэгээд одоогийн байгаа энэхүү музейд бол Османы султануудын эрдэнэс, титэм, сэлэм, за тэгээд исламын одоо ариун дурсгалууд, иш үзүүлэгч Мухаммедийн химээгддэг одоо эд зүйлсүүд нь бас байгаа. За мөн үүн дээрээс нэмээд бол гар бичмэл Коран, за тэгээд эртний баримт бичгүүдээс энд хадгалагдаж байт юм байна.
За Токбаки Palace бид гурыг очиод бол засварын ажил бол эд дундаа орцсон явж байсан. За гадна засварын ажил, дотор засварын ажил гээд альдаа бол засварын ажилтай байсан. Тэгээ ерөнхий мэдээлэл авахд бол Турк бол зундаа маш их жуулчид хүлээж авдаг учраас зундаа бол бүх одоо орднуудаа, музейнүүдээ нээгээд өвөлдөө бол яг энэ урсгал засварынхаа ажлуудыг явуулдаг юм билээ. Тэгээ бид гурав бас яг энэ засварын үеэр нь таарсан ч гэсэн орж үзсэндээ бол маш их баяртай байлаа. Энэ хэсэг бол Султан Сулейман хааны ээж юу байна. Тэгээд Авазон кинон дээр хамгийн их гардаг байсан өрөө байна. Энэ хаттай угаалга үлддэг байсан газар байна. За энэ хэсэг бол хаттын угаалга үлддэг байсан газар байна. Нартай. Тэгээ хаттай болохоор зэрэг арай өөр гантик чулуу энэ төр болоод тансаг болоод ирчдэг юм байна. За энэ албанис. За үргэлжлүүлээд хэдүүлээ Токбаки ордны хатны өрөө рүү орж ирж байна. Энэ бол султаны гэр бүлийн эмэгтэйчүүдийн бол тусгай хэсэг байгаа. Энэ нь бол зөвхөн султаны гэр бүлийн гишүүд болон ойрын найз одоо бүсгүйчүүдийнх нь орон сууц амралтын газар байсан бөгөөд энэ нь одоо гадны хүмүүс бол нэвтрэх боломжгүй ийм газар байжээ. Хатны өргөөгийн үндсэн онцлог нь бол хааны гэр бүлийн аюулгүй байдал болон нууцлалыг бол хангах ийм зорилготой. За тэгээд хааны зөвлөл болон улс төрийн нөлөөт эмэгтэйчүүдийн байр. За тэгээд энэхүү хэсэг маань бол маш өргөн таацтай өрөө, за тэгээд хувийн унтлагын өрөө, усан бассейн, за тэгээд цэцэрлэг, гал тогоор хоорондоо шатаар холбогдсон маш олон ийм хэсгүүдээс бүтэж байгаа. За султаны хатан болон хүүхдүүд зарц нарын байрны ялгааг бас эндээс харж болох юм байна. Хамгийн алдартай хатан бол Хюррем султан бол байсан. Тэгээ Сулейман хааны эхнэр хатны өргөөгийн хамгийн одоо нөлөө тийм эмэгтэй байсан байна. Тэгээ зарим хатад бол улс төрийн нөлөө ихтэй султанд бол зөвлөгөө өгдөг юм байжээ. Османы нийгмийн бүтэц бол султаны гэр бүлийн зохион байгуулалтыг бол илтгэдэг. Өнөөгийн музейд бол өрөө бүр нь хааны чимэглэл, эд зүйлсийг үзүүлсэн байгаагаараа маш онцлог юм бүтэцтэй ордон байна. Бид гурав орж ирээд нилээн ядраа тэгээ хөлөө амраангаа гадаа салхилаад Галата тавраа хараад байж байна. Үргэлжлүүлээд бид гурав дотгошоо ороод ордны дотор интерьер дизайнертай танилцж байна. За тэгээд энэ бол бидний хэлдгээр бол пилта байгаа. За энэхүү пилта дээр бол одоо нэг бүртчлэн гараар одоо шигтгэж хийсэн ийм гар бүтээл гэхүү тийм гайхамшигтай бүтээлүүд бол байсан. Тэгээд яаж хийсэн, хэр хэмжээтэй байсан, ямар өнгө орсон гэх мэтчлэн бүх юмыг ингэж нарийн деталь болгоныг тайлбарлаж бичсэн байсан. Үүнтэй танилцаад цаашаа бидэд ордонтойгоо үргэлжлүүлээ танилцаад явж байна.
За энэ хэсэг бол Токбаки ордны султааны болон ордны эд зүйлс хадгалагддаг хэсэгт орж ирсэн байна. Эрдэнсийн сан гэж нэрлэж болно. За тэгээд энд бол султааны болон эзэнт гүрний үнэт эдлэл, титэм, сэлэм, үнэт чулуу эдлэл болон исламын ариун үнэт зүйлсийг хадгалдаг байх нэ. Султааны болон Османы эзэнт гүрний эрдэнэс үнэт эдлэл, титэм, сэлэм, алт, мөнгөн эдлэл бол үүнд хадгалагдж байгаа. За тэгээд ариун шашны үнэт зүйлс болон исламын сүмийн эд зүйлс бас байдгийн байна. Улс төр, дипломат уулзалт болон баяр ёслолд ашиглах эд зүйлсийг бас үүнд төвлөрүүлсэн байна.
Султааны титэм, алтан халаасны сэлэн болон алт мөнгө, үнэт чулуу, эрдний идэл болон Мухаммедийн зарим эд зүйлс болон гар бичмэл Коран бол энэ үүнд хадгалагдж байгаа. Нарийн уралтай тавилгууд бас байсан. Алтан сав гих мэт зүйлүүд бол үүнд хадгалагдж байлаа. За тэгээд Токпакийн ордны хоёр хашааны ойролцоо бол хамгаалттай өрөөнүүд бол байдаг. Өндөр таазтай хан дээр нь бол хамгаалтын шургуулгууд, шилэн үзмрийн хайрцагуудаас байдгийн байна. Зарим нэг үнэт идэл нь бол гэрэлтүүлэхтэй тусгай шилэн хоргонд бол хадгалагддаг. Османы эзэнт гүрний эрх мэдэл, за тэгээ баян тансаг байдлыг харуулсан одоогийн музейд бол олон нийтэд үзүүлж сонирхуулж байгаа ЮНЕСКОгийн дэлхийн өвийн нэг хэсэг болсон энэ гайхамшигтай Токпакийн ордны эрдний сангийн хэсэгтэй танилцж байна. Токпакийн паластаа танилцаад явж байхдаа бол тухайн үед бол хааны ордон маш чамин үнэтэй зүйлүүд бол хэрэгжилж исэн харагдаж байсан. Айгу тансаг тийм зүйлүүдийг бол хэрэгэлдэг байсан байлээ. Тэгээд тухайн үед хэрэглэгдэж исэн маш олон зүйлүүд бол энд хадгалагдаж үлдсэн байсан. Энэ харагдаж байгаа хэсэг бол Агуазон кинон дээр гардаг Мустафагийн дайнд өмсөжсэн хувцс нь энд бол харагдаж байна. Хамгийн сүүлд аавда алагдахын өмнө яг энэ хувцаа бол өмссөн байсан санагдаж байна. Энэ хэсэг нь Султааны хамгийн үнэтэй эд зүйлсийг төвлөрүүлэн хадгалдаг газар байсан. Одоо бол музей хэлбэрээр олон нийтэд нээлттэйгээр үзүүлдэг болсон юм байна. За тэгээд энэхүү үнэт эдлэл хадгалах хэсгийн онцлог нь бол Султан болон ордны хамгийн үнэтэй эд зүйлсийг хадгална. Алт, мөнгө, шүр, сувдын эдлэл, за тэгээд сэлэм, эртний гар урлалын бүтээлүүд бас энд хадгалагдчихсэн. Хааны хувцс байсан албан хэрэгслийн үнд хэсгүүд бас үүнд орно. Эдгээр үзмрүүд дотроос хамгийн алдартай үзмрүүд гэж бас байна. Үнэт чулуугаар чимгэлсэн алдарт сэлэм нь байна. За тэгээд Султан Сулейманы үеийн алтан аяг нь бас байгаа. Хааны корона, титэм, гоёлын идлүүд болон алт мөнгөн аяг, таваг, ширээний хэрэгслүүд гээд яг тухайн үед хэрэгжилж ирсэн зүйлүүд нь бол үнэхээр чамин нүдээр харахад бол маш тансаг ийм хэрэглээтэй байсан нь бол
харагдчихсан. Тэгээд орчин үед бол шилэн хорго болон хамгаалтын систем бүхий үзмэрийн хэсэг бол бий болсон. Аюулгүй байдлыг хангаж тэгээд анх бол султан болон ихтгэлт хүмүүс л одоо энэ газар ордог байсан бол одоо бол музей хэлбэрээр олон нийтэд нээлттэй болж тухайн үеийн эдэлж хэрэгжижсэн зүйлийг ингэж чөлөөтэй үзэж харах боломжийг бол олгосон юм байна. За харин би одоо үргэлжлүүлээд Султан Сулейман хааны талаар товч мэдээллийг өгье. Сулейман хаан бол Аваа 100 киноны гол баатар байгаа. Сулейман хаан бол 1494 онд төрсөн. 1566 онд бол нас барсан юм байна. Османы эзэнт гүрний бол 10 дугаар султан хаанчлалын хугацаа нь бол 1520-оос 1566 он гэж явд юм байна. За Султан Сулейман хааны үед бол эмх журам, хууль тогтоол, соёлын одоо дээд зэгтээ хүрсэн гэж бол түүхэндээ бичигдсэн байдаг юм байна. Султан Сулейман хаан бол хаттын ордонд амьдардаг байсан. Тэгээд их хатан Хүрем султан бол түүний хамгийн нөлөө бүхий ийм хатан байсан. Тэгээд султан бол маш олон охин хүүтэй. Тэгээд хүүхдүүдийнх нь хамгийн алдартай нь бол Сэлим юм байна. Харин миний хувьд бол тухайн киног үзэж байхад бол надад хизээж мартагдахааргүй тийм дүр зургийг үзүүлсэн хүн бол Мустафа байсан. Мустафа бол Махи Дэгрээ хатны бол ганц хүн байгаа. Тэгээд тухайн кинон дээр бол Махи Дэгрээ хатан бол үнэхээр үзэсгэлэнтэй, бас тийм ухаалаг, ийм маш төгс эмэгтэй гэж байдаг те. Яг ийм төгс эмэгтэйн дүрээр бол гардаг. За тэгээд Махи Дэгрээ бол Султан Сулейманы анхны хайртай хатан бөгөөд түүний одоо ууган хүүгийн их байсан ийм хүн байгаа. За тэгээд Махи Дэгрээ хатан бол ойролцоогоор 1500 оноос 1581 оны хооронд бол амьдарч исэн. Тэгээд Султан Сулейман хаанд бол маш их хайртай, тэгээд маш үнэнч одоо түүний төлөө юу ч хийхээс буцахгүй ийм дүр зургийг бол тухайн кинон дээр харуулж байдгаа. Махи Дэгрээ хатны ордонд эзлэх байр суурь бол Сулейман хаан бол ханхуу байх үед Махи Дэгрээ хатны хамгийн одоо ойрын хат нь бол байсан. Тэрээр бол мэдээж ханхуу Мустафагийн ээж нь. Ханхуу Мустафа нь бол ард түмэн болон айрмын дунд маш нэр хүндтэй ирээдүйн одоо султан гэж нэрлэгддэг байсан. Тэгээ энэ талаар бол бас яг кинон дээр ч гэсэн маш тодорхой харагддаг. Махи Дэгрээ хатан бол Хүрем султантай бол маш их зөрчилтэй. Энэ хоёр хоорондоо бие биенээ бол үздэггүй байсан. Хүрем хатан бол ордонд орж ирснээр Махи Дэгрээ хатны нөлөө бол мэдэгдэхүйц буурч эхэлдэг. Энэ талаар бас кинонд маш тодорхой бас харуулдаг. Хоёр хатны хооронд бол хүчтэй өрсөлдөөн байсан. Османы түүхэнд бол аюу их алдарттайгаар одоо бичигдэж үлдсэн. Эцэст нь бол Сулейман султан бол Хүремийг албан ёсоор сонгож гэр бүл болж гэрэлснээр энэ нь одоо Махи Дэгрээний байр суурийг бол бүрэн сулруулах юм хүчин болсон юм байна. За ханхуу Мустафагийн эмгэнэлт хувьд тавилан бол кинон дээр маш тодорхой харагддаг. Тэрээр 1553 онд бол ханхуу Мустафаг одоо өөрөөс нь урвсан хэмээн
буруутгаад тэгээд өөрийн биеэр одоо цаазалж байсан. Тэгээ энэ явдал бол Махидеврийн хатанд бол асар хүнд цохилт болсон. Үүний дараа бол тэрээр Буурсаа хотод цөлөгдөн даруухан амьдрах болсон юм байна. Одоо харин үргэлжлүүлээ Токбакийн ордны хувцас хадгалах хэсэгт орж ирсэн байна. Энэ хэсэгт бол Османы султан за тэгээд ханхуу нарын албан ёсны болон өдөр тутамдаа одоо өмсдөг байсан хувцснуудыг хадгалж одоо үзүүлдэг музейн хамгийн чухал танхим байна. За Токбакийн ордны 3 дугаар хашаанд одоо энэ хүү газар маань байрладаг. Хуучнаар бол ордны сан хөмрөг агуулгын байрлагад бол энэ газрыг бол байрлуулж байгаа юм байна. За үүнд юу үзэх боломжтой вэ гэвэл Сулейманы одоо хувцснууд болон ёслолын дээл алт мөнгөөр утаслан хатгасан торгон хувцснууд энд бас харагдаж байна. За тэгээд эдгээр хувцснууд нь бол эрх мэдэл болон сүр жавхлан илэрхийлдэг ийм утга учиртай байжээ. Ханхууд зориулсан жижиг хэмжээтэй нарийн хийцтэй дээл ордны өндөр албан тушаалтнуудын хувцсаас энд харагдана. За материал хийцийн хувьд бол мэдээж торог, хилэн, ноос, за тэгээд алт мөнгөн утас болон ашигласан ийм хатгамлууд ер нь л бол яг ийм гараар хатгасан хатгамлуудыг үүнээс бол харах боломжтой. Османы уламжлалт загвар хээ уулзыг бас харах боломжтой юм байна. Хувцас бүрэн мэдээж гар аргаар хийсэн дахин давтагдчихгүй ийм бүтээлүүд байгаа. Тухайн одоо султаны 90 үе статус баялагийг нь бол илтгэдэг. Дэлхийд хамгийн сайн хадгалагдсан хааны хувцсны цуглуулгад бол эдгээр хувцснууд бол тооцогддог юм байна. Одоо харин Аваа зуун киноны хамгийн супер баатар гэж нэрлэгдэх за мөн хаанд бол хамгийн нөлөө бүхий хүн байсан Хюррем султаны талаарх мэдээллийг өгье. Хюрремийг албан ёсныхаа нэр нь бол Александра. Тэрээр бол өнөөгийн Украины нутаг болох Хүртэн гаралтай гэж бол үздэг юм байна. Тэрээр ойролцоогоор 1504-өөс 1558 оны хооронд бол амьдарч байсан. Нөхөр нь бол мэдээж Султан Сулейман хаан байх нэ. За Османы уламжлалт бол султанууд боол хатантайгаа бол албан ёсоор гэрлэхийг гэрэлдэггүй байсан. Харин Сулейман султан бол Хюрремтэй албан ёсоор одоо гэр бүл болсноор түүхэнд маш онцгой үйл явдал хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм байна. Хюррем хатан бол төрийн бодлогод бол маш хүчтэй нөлөөлөгч бол байсан юм байна. Элчин сайд нартай цагтлаар харилцаж ордны шийдвэр гаргалтанд бол маш хүчтэйгээр орж ирдэг ийм хатан байжээ. Түүний хүү бол Сэлим. Сэлим бол дараагийн султан болсон бол бусад хөвгүүд нь бол Мехмед, Баязид, Чихангир нар бол байсан. Харин түүний ганц охин бол Мехрамих султан бол байсан. Токбакийн ордонд нууц гэж бас байгаа. Хатад ханхүүд ордноос бол гарах нь хориотой. Тэд бол насан туршдаа ордонд амьдардаг ийм байсан юм байна. Гаднаас нь харахад бол Токбакийн ордон бол тансаг, чамин мэт бол хүчиг. Яг үүндээ бол маш хатуу хяналттай хорих орчин бол байсан гэж түүхэнд бол бичигддэг юм байна. Хааны их Валидэ бол хамгийн их эрх мэдэлтэй нөлөө бүхий хүн байсан нь бол ойлгомжтой. Шинэ султан ширээн цугтаа бол өөрсдийнхөө одоо ах дүүсээ бол албан ёсоор
цаазаар авахыг бол зөвшөөрдөг байсан үнэхээр аимшигтай санагдаж байна. Ханхуудыг бол Токбаки доторх кафес хэмээх ийм торон өрөөнд бол хордог байсан. Энэ нь ордны хамгийн харанхуй за тэгээд аимшигтай ийм нууцын нэг бол байсан юм байна. Ордонд бол мэдээж хар тайгууд бол байгаа. Тэгээ хар тайгууд болохоор хаттын ордон руу бол цорын ганц чөлөөтэй ордог ирчүүд байсан. Тэдгээр хүмүүс бол мэдээлэл дамжуулах, тагнах үүрэгтэй зарим үед бол султанаас ч илүү бодит одоо эрх мэдэлтэй байсан гэж бол ярьдаг юм байна. Хюррем султан бол Сулейман султанд бол хайр ба улс төрийг бол хослуулсан цахилууд бичдэг байсан. За тэгээд элчин сайд нартай бол шууд харилцдаг. Энэ нь эмэгтэй хүн төрд оролцох ёсгүй гэсэн уламжлалыг эвдсэн гэсэн талаарх мэдээллийг бол түүхэндээ бас бичигдэж үлдсэн юм байна. Эрдэнсийн сандах үнэт эдлэл зөвхөн гоёл биш, дайм, бослого, хямралын үед ашиглах улсын нөөц зарим мэд зүйлсийг бол олон нийт бол хизээж хараагүй гэж бодохоор бидний харж байгаа зүйлээс ч илүү маш их зүйл бол хадгалагдаж үлдэж за тэгээ үүнийг бол яг байгаагаар нь ингэж гоёор нь сайхнаар нь хадгалж чадж байгаа нь бол үнэхээр супер санагдчихлаа. Ордонд нууц хонгил хаалгууд бол байгаа. Токбаки ордонд хааны хурлын танхимаас хаттын өргөөрөө шууд ордог. Эрдэнсийн сан хөмөргөөс хамгаалтын хэсэг рүү шууд ордог хэсэг байдаг бол нууц гарц хаалгуудаас байна. Ямар нэгэн одоо хямралын үед ч юм уу султан харагдахгүйгээр цухтах шилжих боломжтой юм хоорондоо хонглоодаас ийм холбоотой маш том ордон байх нь. За тэгээд ямар нэгэн шийдвэр одоо дуугүй шүүх гэж байгаа. Энэ нь болохоор зарим нэгэн шийтгэлийг шөнөөр чимээгүйхэн цус асгаруулахгүйгээр бол боомлдог ийм хааны цус асгарч болохгүй гэсэн ийм ёс байдаг. Тэгээд үүнийхэн дагуу бол дуугүй шүүхийг бол гүйцэтгэдэг байсан юм байна. Султаны ялалт бүрийн ард бол мэдээж хаттын өрсөлдөөн, ханхүүдийн үхэл, тайгуудын хууль дан бол яах аргагүй байдаг байсан юм байна. Тэгээ энэ бүхнийг бол дүгнээд хэлэхэд бол энд бол амьд үлдэн гэдэг бол эрх мэдлээс илүү ухаан, төвчээр, нууц хадгалах чадвар бол хэрэгтэй байсан нь энэ хүү түүхийг судлаад сууж байхдаа бол надад өөрөө ирэхгүй төржээлээ. Османы эзэнт гүрний өмнөх үе юм. Өмнөх үе буюу Византын эзэнт гүрний үе юм. Тэгэхээр манай биш. Тэгээд манай эртний 400 одоо 500 оны баригдсан. Бас нэг шатчихсан түүхтэй. Маргааш бид гурав болцснаа. Тэгээ өнөөдөр сүүлийн аяллаа хийгээд дуусчихвээ. Гэртэйгээ ойрхон ирээд аялал байнагийн амтхын эддэг зармгийг авч өглөө. Амтны ямар байна? Гоё наа. За одоо бид гурав хэмээ аваад гэлгоо явнаа.